Б амин дэм дутагдсныг илтгэх шинж тэмдгүүд. Б амин дэмийг амьд бие махбодын эрүүл, хэвийн өсөлт хөгжилтөд чухал ач холбогдолтой амин дэм гэж үздэг. Энэ нь дотроо 9 өөр төрөл байх бөгөөд тус бүрдээ бид үзүүлэх үр нөлөө ашигтай чанараараа ялгаатай байдаг. Б амин дэм хүний бие махбодод ямар тустай вэ? Б1 нь дархлааны системийг сайжруулж эрч хүч өгдөг. Б2 нь стресс, бухимдлыг дардаг бөгөөд таныг сэргээж эрч хүчээр цэнгэлэхээс гадна биеийг эрүүлжүүлж дотроос нь цэвэрлэнэ. Б3 бие тэрэгтэй холестеролын хэмжээг нэмэгдүүлж дархлааны системийг сайжруулдаг. Мөн хоол боловсруулах системийг дэмждэг. Б5 арьсыг толгоор гялдсан болгож батхыг эмчлэх тустай. Б6 тархины үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлж зүрхний шигдээс мартах өвчнөөс сэргийлдэг. Б7 арьсыг гэрэлцэн сайхан болгохоос гадна үс, хумсны ургалтад нөлөөлдөг төдийгүй бие дэх холестерины хэмжээг тэнцвэржүүлдэг. Б8 зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж жин хасахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Б9 жирэмсэн эхчүүдэд хамгийн сайн бөгөөд ургийг эрүүл өсч тойрноход ихээхэн тустай, мөн ядаргааг давхар бууруулдаг. Б12 хүн бүр энэхүү витаминыг зайлшгүй авч байх шаардлагатай. Бодисын солилцоог хэвээ явагдахад туслахаас гадна уургийн нийлэгчлэлтэд чухал ач холбогдол үзүүлдэг. Зүрхний өвчин, санах ой алдагдах, цус багтаалт зэрэг өвчнөөс сэргийлэхэд ач тустай. Б амин дэм дутагдсан үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ? Завж уруул хагарах, чих хамар орчмын арьс гэмтэх, жин хаях, нулимс гоожих, гэрэл гялбах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бэри хэмээх өвчин үүсч, хавгнан, зүрх томордог байна. Мөн Б1 дутагдсанаас мэдрэлийн судлуудын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үе мөч өвдөх, өрөвсөх шинж тэмдгүүд гарах бөгөөд улмаар полиневрит гэх үе мөчний өвчин болж хүндэрдэг. Энэ амин дэм дутагдсанаас ядарч сүлдэх, гар хөл суларч хүчгүй болох, барьсан тавьснаа алдаж унгаад байх шинж тэмдгүүд илрэх бөгөөд эмчилгээ хийхгүй байваас булчин хадангарших хүртлээр дамжирдаг байна. Б2 амин дэм дутагдсанаас юун түрүүнд ам хатах, уруул омголтох, хагарах, үс унах, амархан хагтах, нүд улайх, нуухдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Б3 амин дэм дутагдсанаас арьс, салс, амархан өрөвсөж шархлах, улайх, гидс гүйлгэх, ядарч сүлдэх, батга, идээд гүвдрүү гарах нь нэмэгдэх бөгөөд толгой өвдөх, огиулах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эмчилгээ хийхгүй удаас арьсны хүнд хэлбэрийн эмгийг тооцогдох пилдагра гэх өвчин болж хүндрэх аюултай. Б9 амин дэм нь цус төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд уг амин дэм дутагдсанаас цус багдах эмгээ үүсгэх аюултай. Гидсний цагаан хорхой, туузан хорхой, битэг зэрэг шимэгч нянгаас үүдэлтэй өвчнүүд, сүрье, хавдар зэрэг хүнд өвчний үед Б12 амин дэм багасдаг учраас цус багдах шинжүүд илүүтэй ажиглагддаг. Б амин дэм ихээр агуулгаддаг хоол хүнс. Б амин дэм нь буурцэг төрлийн үр тарианы ургамлын хальс, хэвэг зэрэгт харьцангуй өндөр агуулгаддаг. Шар буурцаг, амаа буудай, арвай, эрдэн шиш, хүнсэндээ хэрэглэх нь Б амин дэмийн дутагдлаас сэргийлдэг. Мөн махны төрөл дотроос элэг, бөөр, зүрхэнд Б төрлийн амин дэм илүү их агуулгаддаг байна.